Rivers is at midcourt right now. Tony Brothers. Look at Austin Rivers. Look at his son. No, that's the best. Look at his son saying, call him for a tee. Tee up, my dad. He's on the other team, and there it is. That might be SVP's best thing that he's seen all night. Doc's son begging for his dad to get a technical. And now waving for him. How good was that? Austin just looked at us. He's like, get him out of here. Get him out. And he bought him dinner last night. That should hold some sway. So Doc got ejected. Austin's like, call me, Dad. Call me. Blood doesn't matter. That's what I want to know. Like what timeout discrepancy? За та бүхэн өнөөдөр бас нэгэн сонирхолтой бичлэгийг үзлээ. Houston Rockets, Los Angeles Clippers багуудын тоглолтын үеэр дасгалжуулагч Doc Rivers-ийг өөрийнх нь хүү Austin Rivers тоглолтоос хөг шийдвэр шүүгчнэр гаргахад маш сайн нөлөөг үзүүлээ. Өмнө спортын талбай дээр тэр дундаа NBA-ийн тоглолтод сагсан бөмбөгийн талбай дээр аав хүү хоёр оролцсон юм сонирхолтой юм болж ирснийг би бол амьдралдаа харж ирсэнгүй. Өнөөдрийн ямар ч байсан нэвтрүүлгийг бид ингээд өнөөдөр лигийн талбай дээр бас энэ хөгжилтэй үйл явдлаар эхлүүлж байна. За Төмрөгийн шоу нэвтрүүлгийн удирдлагын 5 дахь 7 хоног за өнгөрсөн 7 хоногт нэвтрүүлэг маань бас тодорхой шалтгааны улмаас та бүхэнд хүрээгүй хөлцөл өгчээ. За өнгөрсөн 7 хоногт уг нь ярих сэдв их байлаа. Гол сэдвүүдийн нэг өнгөрсөн 7 хоногт юу байсан гэхээр NCAA-гийн сагсан бөмбөгийн шинэ удирдлага эхэлж байгаа. Энэ талаар би ярихаар их гоё бэлдэлсэн байсан боловч харамсалтай нь ингээд 4-7 хоногт нэвтрүүлгээ хүргэж чадсангүй. За гэхдээ энэ 7 хоног ч гэсэн ярих сэдв бол ихтэй мэдээж NBA-гийн сагсан бөмбөг бол 24 цаг 7 өдөр 365 хоног та биднийг өөдөөхгүй entertainment янз бүрийн мэдээлэлтэй үйл явдалтай байдаг шилдэг лиг учраас үйл явдлууд бол ар араасаа ярих хангалттайгаар байна. За тэр дундаа та бүхэн намайг Chicago Bulls багийн үнэн хөгжөөн дэмжигч гэдгийг мэднэ. Өчигдөр манай Chicago Bulls багийн хийсэн тоглолтод rookie Kobe White 4-р үед 7 холын шидэлтийг амжилттай болгож rookie тоглогчийн дээд амжилтыг тогтоолоо мөн NBA-гийн дээд амжилтыг тогтоосон сонирхолтой үйл явдал болсон. Би хувьдаа маш баяртай байна. Хэдий багийн маань удирдал таарахыг эхэлж байгаа ч гэсэн ямар ч байсан нэг гялажгэлтайх зүйлтэй энэ жил багийнхан тоглолтыг үзээд харж явах нэг 19 настай ийм сайхан залуу тоглогчтой болсондоо тун баяртай байна. Ингээд надтай адил Chicago Bulls багийг дэмждэг бүх Bulls-ын фэнүүдтэй баяр хүргэе. Энэ удирдалт бидэрт ямар ч байсан нэг жижигхэн жигсэн үзэх юм байгаа гэдэг нь өчигдрийн тоглолтоос хараглаа. Тэгээ Kobe White 7 дараасан холын шийдлийг амжилттай болгохдоо ердөө 3 удаа бөмбөг залсан гэд энэ нь бас их өвөрмөц статистик үзүүлэлт байлаа. Тэгээд энэ бичлэгийг зүгээр дахин үзэхэд үнэхээр өөдхааргүй гоё бичлэг байгаа гэдэгт би бол итгэлтэй байна. За энэ 7 хоногийнхоо нэвтрүүлгийн би лигийн энэ удирдал эхлээд эхний 10 тоглолтын дараах байдлаар гоё амжилттай тоглож байгаа Phoenix Suns багийн талаар ярмаар байна. За мөн мэдээж Los Angeles Lakers болоод Boston Celtics багууд лигийг 2 бүсийг тэргүүлж байгаа. За хуучны 2 rival баг 2019 онд хамгийн сүүлд 2009 онд хоорондоо финалд таарж исэн энэ 2 баг 9-10 онд финалд таарж исэн баг ингээд дахиж өндөр амжилтад тоглож байгаа. Энэ талаар бас ярихыг бэлдлээ. За мөн load management буюу тоглогчдыг амраах болсон энэ асуудлын талаар яг энэ цаг үед юу шалтгаалж яагаад тоглогчид улирлын дундуур амардаг болоод байгаа вэ гэдэг талаар Америкийн хэвлэл мэдээлэлээр юу ярьж байна? Миний өөрийн бодол юу вэ гэдгийг ярихаар бэлдлээ. За мөн New York Knicks багийн асуудал юу вэ? David Fizdale дасгалжуулагч удахгүй ажилласаа халагдана гэсэн мэдээлэл ер нь бол тодорхой болсон. За эцэст нь Golden State Warriors баг одоо энэс цаашаа яах вэ гэдэг энэ сэдвээр та бүхэнтэй бас өөрийнхөө бодлыг хуваалцъя гэж бодлоо. Мөн Golden State Warriors баг тоглож байсан Andre Iguodala гэдэг тоглогчийн хувь заяа хайчгүй Игийн аль багт очивол тэр нь ашигтай вэ тэгвэл Игийг аль багт очуулахыг бусад багийн удирдлагууд хүсэхгүй байна вэ гэдэг талаар бас нэгэн сэдвийг таахандаа бэлдсэн байгаа. Ингээд Төмрөгийн шоу нэвтрүүлгийн удирдлагын 5 дахь дугаар эхэлж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Jersey Zone. За ингээд нэвтрүүлгийнхаа эхний сэдвийг би ярилцахаар Phoenix Suns багийг сонгосон байгаа. Тэгээд Phoenix Suns багийн сайн тоглож байгаа энэ удирдлагын гоё эхлэлийн талаар бас ярилцахаар Phoenix Suns багийн үнэ хөгжөөн дэмжигчтэй нэг оюуд дүүтэйгээ холбогдъё. За оюуд маань Phoenix Suns багийнх нь амжилт энэ жил иргэд баг нь гоё тоглож байгаад бол мэдээж баяртай байгаа. Тэгээд Phoenix Suns баг яг юу болж байгаа, юу нь болохгүй байгаа талаар оюудтай холбогдох болно. Бана. Байна. За өдрийн мэнд төргийн оюудаа. За баярлалаа. Танд бас өдрийн төргийн. За нэвтрүүлэгт маань зочноор оролцож байгаад баярлалаа.
Мөн таныг та бас нэвтрүүлэгтээ урьж ялангуяа одоо Phoenix Suns багийн маань тухай яриулах гэж байгаад бол би маш их баяртай байна. Монголд байгаа цөөхөн хэдэн Suns-ийн фэнүүд маань ч гэсэн баяртай байгаа хоо. За багийнхан энэ удирдлийн эхний 10 тоглолтын дараах байдлаар ер нь дүгнэлт ямар байна? Эхлээ зүгээр тэрнээс эхлэе. Ер нь бол удирдлийн эхлэл Phoenix Suns-ийн одоо багийн Монгол дахь групп нэг одоогоор бол 90 хүнтэй. Зүгээр 2 групп байгаа. Нэг нь бол бас тусдаа нэг зарим 90 хүмүүсийн маань зарим хэсэг нь бас Suns-ийн дэмжигч биш байна гэж үзээд өөр групп байна. Тэрхүү группт бол ер нь Suns-ийн дэмжигч энэ үйлрэл бол харьцангуй дээр байх гэж найдаж ирсэн. Гэтэ хүмүүсийн ер нь ялангуяа зүгээр Suns дэмждэггүй бол бус багийн фанатууд болон тайлбарлагч нар ч юм уу ер нь гадны бүх аналистууд бүгд л нэг тийм өндрөөр хүлээлттэй байгаагүй байх гэж бодоод байна л та. Тэгээ бидний хувьд бол хүлээж исэн тоглолт гэхдээ тэрнээс илүү ч байж магадгүй гэж бол эхний 10 тоглолтыг үлдэгнэ. За Монгол хөгжөөнд дэмжигчд нэг 100 хүрэхгүй мөртлөө бас дотроо 2 групптэй гэхээр ер нь нэлээ амбицтай болоод байгаад байна гэж би ойлгоод байна л та. За тэгээд Phoenix Suns баг бол энэ удирдлийн өмнө мэдээж өөрчлөлт хийсэн. Monty Williams дасгалжуулагч ирсэн, өмнөх дасгалжуулагч Игор Kokoskov дасгалжуулагч бол болсонгүй шүү дээ. За тэрний өмнө Earl Watson дасгалжуулагч байсан гээд энэ хоёр дасгалжуулагч төр бол ер нь болсонгүй. За энэ удирдал эхлэхийн өмнө Monty Williams дасгалжуулагчийг ажилд авчгаад багийн ерөнхий менежер James Jones хэлэхдээ бидэрт өөрийгөө баталж харуулж байгаа залуу тоглогчид биш, өөрийгөө аль хэдийн батлаад харуулчихсан энэ лиг тоглох чадвартай гэдгээ харуулсан ийм тоглогчид хэрэгтэй. Ийм тоглогчдоор бид нар багийнхаа бас гол цөмийг бүрдүүлэх хэрэгтэй гэсэн яг энэ удирдлийн эхний сюрприз амжилтаас нь юу н харагдаад байна уу гэж би тэгж л бодоод байна л да. Тийм, тэглэгээ явах. Тэгээд бас James Jones-ийн хувьд ер нь одоо авцсан байгаа тамирчдын хувьд сая одоо драфтаар сонголт хийхэд Cameron Johnson гэж залууг их дээгүүр авцсан 2 дугаар тойргоор орж ирэх байх гэж хүлээлттэй байсан тийм залуу. Тэгээд зарим одоо хүмүүс бол бүр өөр Джонсонд андбараад авчлаач гэж хэлсэн. Тэгээд зүгээр яг хуу тиймэрхүү зүйлс нь юуг харуулж ихээр эдгээр тамирчдыг бол илүү одоо IQ өндөртэй яг одоо багт дуусч чадах ийм тамирчдыг илүү авчрахыг зорьсон байх гэж бол Джеймс Джонсон энэ үйлдэлийг бол тэгж хараад байгаа. Тэгээд одоо багт байгаа бүх тамирчид бүгдээрээ яг үүргээрээ ухамсарсан бөгөөд яг одоо багийнхаа тоглолтод дуусах, нэгдэх тэр зүйл дээр бол яг санаа нэг зүйл дээр төвлөрч чадж байгаа тийм тамирчид бол багт маань байгаа учраас тэр ер нь хамгийн гол том давуу тал байгаа болов гэж боддог. За тэгээд Phoenix Suns багийн талаар ярихаар яг энэ амжилтын шалтгаан инээ гэд хэлж нэг ганцхан шалтгаан гэж онцлох юм бол байхгүй маш олон юм байгаад байна л та. Тэгээд яг би бас нэг судалгаа хийгээд Phoenix Suns багийн довтлогоонд ер нь яг ямар амжилт өмнөх удирдлийн үзүүлэлтүүдээс өөр нөлөө орцсон байгаа тэрийг нэг ингээд жоохон судалгаа хийсэн. Энийг ингээд харахаар Devin Booker-ийн довтлооны ачаал бол Ricky Rubio ирснээр маш их буурсан харагдаад байна. Яг тэгэхээр Devin Booker өмнө бол өөрөө их бөмбөг залж ээж, бөмбөг өөрийнх нь гарт вэж ээж довтолдог ийм тоглогч байсан бол энэ жил Ricky Rubio тэр их ачаалыг аваад ер нь дэлхийн аваргын MVP болсон Ricky Rubio энэ багт ирснээр довтлооны удирдах тэр зохион байгуулалтыг бол үнэхээр мундаг хийж ийн гэж харагдаад байна л да. Тийм, гарцаагүй тэгж байгаа. Devin Booker-ийн статистикийг харахаар өнгөрсөн одоо жилүүдийнхтэй харьцуулахад оноо авалт оновчтой дамжуулалтанд буурсан мөртлөө яг үр ашигтай байдал буюу чөлөөч хөдөлтийн хувь, гурваас эдэлтийн хувь, довтлооны хувь бүгдээрээ өссөн байгаа. Тэгээд 50-90 хийж гэдэг бол довтлогоо гурваас эдэлт болно. Довтлооны хувь нь тойлоо 50-с дээш байна гэдэг бол гайхалтай үзүүлэлт. Тэгээд Booker-ийн оноо авч байгаа харахаар ерөнхийдөө өөрөө одоо бөмбөгийг аваад, залаад, ороод ингэж авдаг байсан оноонууд биш. Аваад шууд авдаг оноонууд 3-аас шидэлт, дундын шидэлт, мөн дээрээс нэг далаад дээш явдаг ч юм уу. Иймэрхүү оноонууд авдаг болсон нь бол харьцангуй дээшлсэн байгаа. Тэгэхээр энэ бол гарцаагүй Ricky Rubio-гийн багт ирсэн байдалтай бол холбоотой. Тэгээ нөгөө дээгүүр Rubio ингээд багийн тоглолт өөр дээрээ хүмүүс татж авчираад гаргаж өгж байгаа дамжуулт өгж байгаа хараатай тэр үйлдэлүүдийг харахаараа яг харахгүй бас Steve Nash санаанд орж байна л да. Хэдийгээр мэдээж Rubio Steve Nash хоёрыг харьцуулах нь утгагүй зүйлч гэсэн
бас Санс яг одоо үнэхээр гайхалтай юм холбогч бас нээшээс хойш ирж байгаа нь энэ яг холбогч бөгөөд бусдаа боломж гаргаж өгдөг плеймейкер талаасаа бол. За тэгээд миний харж байгаа нэг статистик үзүүлэлт байна. Энэ Devin Booker өнгөрсөн улиралд самбар руу довтолж авсан шидэлт биш, самбар руу довтолж авсан оноонууд нь нийт одоо тэгж авч исэн онооных нь 36% нь оновчтой дамжуулалтаар ирж исэн бол энэ жил 56 болж нэмэгдсэн байна. За мөн Devin Booker-ийн шидэлтээс авсан одоо нийт дамжуулалтаа олгож исэн довтлооных нь өнгөрсөн жил 34% нь оновчтой дамжуулалтаас ирж исэн бол энэ жил 45 болж нэмэгдсэн байна гэдэг. Ингэхлээр яах аргагүй довтлоонд өөрөөс нь ачааллыг маш их авж ийн энийг дагаад яг чиний түрүүний хэлдгээр тэр чанартай шидэлтүүд нэг сайн болж гин гэж ингэж бол харагдаж байна. За тэгээд өөр бас онцлог тоглогчид энэ дээр би нөгөө үүргийн ахмад тоглогчдыг онцломоор байна л да. Энэ жил баг шинээр ирсэн. За хамгийн ихнийх нь бол Aaron Baines байгаа. За араас нь Dario Saric, Tyler Johnson, Frank Kaminsky гэсэн энэ дөрвөн тоглогчийг би онцломоор байна. За ялангуяа тэр Saric, Kaminsky хоёр бол 28-аас бага минутыг тоглож байгаа талбай дээр сэлгэнээс гарч ир тоглож байгаа нөхцөлтэй. За тэгэхдээ энэ 28 минут хүрэхгүй тоглож байгаа хугацаанд багийн тоглолтод хамгийн их нөлөөг үзүүлж байгаа. Дээрээс нь энэ хоёр тоглогчоос дасгалжуулагч Monty Williams-ийн гол өсөж байгаа юм ерөөсөө хурд. Тэгээ яг энийг нь өгч чадж байгаа самбарын тоглогчид нь ийм хурдтай тоглож чадж байгаа гэдэг нь одоо нэг 15 жилийн өмнөх Steve Nash-аар өдөрдүүлсэн нөгөө 7 seconds or less гэдэг Phoenix Suns-ын тоглолтыг бас санагдуулаад байгаа юм шиг нэг ийм зүйл анзаарэгдэж байна тийм үү? Тийм гарцаа байхгүй. Ер нь довтлооны шийдвэрүүдийг бол маш богино хугацаанд гаргаж байгаа. Тэгэхээр яг тэр 7 секундэд амжилт довтолдог тэр Phoenix Suns-ын тухайн үеийн одоо багийн тэр нэг ерөнхий зорилгот бол бас яг нийцсэн шинжтэй тиймэрхүү довтлоонууд бол харагдаж байгаа. Тэгээ яг аргагүй үүрийн төлөвлөгч нар их гоё байна. Тэгээ энэ бол Monty Williams тасгалжуулагчийн ерөөсөө багт авчирсан гол зүйл. Багийн уур амьсгал их гоё байгаа. Тэр бас их нөлөөтэй байгаа болов уу гэж бодож байна. Ямар хин нэг нь одоо довтлооны алдаа аваад ундаг ч юм уу, эсвэл довтлж алдаа ундаг ч юм уу, газар дундахад бүгдээрээ босч ирээд нэгнийгээ татчих босгож байгаа. Тэгээд яг талбай тоглолтын үеэр биш ч гэсэн бусад үед ч гэсэн багийн уур амьсгал их гоё байгаа. Энэ бол яг Monty Williams тасгалжуулагчийн багт үүсгэж чадсан энэ уур амьсгал. Тэгээ өөрөө бас хувийн амьдралын хувьд ч гэсэн хэцүү зовлон үдчихсэн Monty Williams. Тийм учраас яг энэ одоо эхнэрээ автомашины ослоор гинтийн ослоор алдаад 5 минутыг үлдээд тэгжсэн юм хүний хувьд яг эдгээр залуусыг яаж нэг ингэж цол болгож чадах уу гэдэг талаасаа өөрөө их сайн ажиллаж чадж байна. Яг Monty Williams бол бусад залуучуудтай аав шиг ханддаг. Энэ бол багийн тамирчид бүгдд нь их тийм гой байгаа тэр уур амьсгалыг бүрдүүлж өгж байгаа болоо. Тэгээд энэ Phoenix Suns-ийг болгон яриад одоо бас энэ нэвтрүүлгээр ингээ ярьж байгаа нь дахиад их гой санагч ингэ хэлмээр. Тэглгүй яах вэ тэгээд Monty Williams дасгалжуулагчийн хувийн амьдрал тохиолдсон энэ харамсалтай зүйл бол мэдээж маш том цохилт болсон. За яг тухайн тэр аимшигт ослоор эхнэр нь ертөнцийн мөнгөсийг үзүүлэхээс өмнө бол San Antonio Spurs багт ажиллаад за New Orleans Pelicans баг руу очоод дээрээс нь Америк нэгдсэн улсын шигшээ багт ажиллаж исэн гэдэг энэ эрхэнд бол яг одоо мэрэгжлийн карьертаа бол анхаарах маш их зүйл байлаа шүү дээ. Тэгээ харамсалтай нь гэр бүлийн ийм үйл явдал тохиолдоод өөрөө ажилласаа хөндөрөөд мэдээж хүүхдүүдтэйгээ байх шаардлагатай байсан. Ингээ хэсэг хугацаанд завсарлын эцэст лигд эргэж ирээд ийм гоё ажилтаа ингээ амжилттай байгаад нь бол би бас олон жил сагсан бөмбөг үзэж байгаа үзэгчийн хувьд бол үнэхээр баяртай байна л да. За тэгээд Phoenix Suns багийн хувьд би яг нэг 3 зүйлийг ингээд онцлолоо л доо. Ерөн зүгээр Phoenix Suns багийн тоглолтыг үзэж байхад хамгаалтан дээр бөмбөгтэй тоглогч дээр бол маш их дарамт үзүүлж чадчихээн. За тэгээд дараагийн хамгаалтан дээр сайн хийж байгаа зүйл нь будагтаа талбайгаа маш сайн хамгаалж чадчихээн. Хэдий Andrew Ayton байхгүй байгаа ч гэсэн томчууд жижигүүд ер нь бүгдээрээ л тэр будагтаа талбайд ямар нэгэн тоглогч оноо авахт нь маш их саад болж чадчихээн. Тэнд орон зайг нь их хааж чадчихээн. За тэгээд хамгийн сүүлийнх нь заслон эсрэг багийн довтлогон дээр хийгдсэн тэр заслоонуудын араас нөхөж хийж байгаа нөхөлтүүд нь маш сайн болж байна гэж ингэж л нэг хамгаалтан дээр онцлол надад нэг ийм 3 зүйл анзаараглаа. Тийм тэгээд одоо Monty Williams тасгалжуулагч яг таны хэлж байгаатай адилхан play hard, share the ball, defend гэсэн 3 зүйлийг хэлж байгаа. Тэгэхээр одоо хамгаалтан дээр бол DeAndre Ayton ялангуяа байхгүй эзгүй байгаа үед өчигдөр шилжүүлээ Lakers-тэй хийсэн тоглолтын дээр бол харагдсан. Будагтаа талбайд яа харахгүй одоо Lakers эсрэг тоглож байгаа. Тэгвэл тэглэгээд хамаагүй бүх зүйлээ дайчилж илүү одоо физикал биеийн хүчний тоглолтыг хамгаалтан дээр үзүүлж багааг хамгаалж байгаа.
Монти Уильямс сэлжүүлэгч нэг хүний өгүүлдэл буруу болоход багийн хамгаалалт нурдаг. Тийм учраас яг бүгдээрээ яг багийн хамгаалтыг хийх ёстой гэдэг зүйлийг баримталж байгаа. Гэхдээ тэрийг бол мэдээж одоохондоо сайн итгэхгүй байгаа. Монти Уильямс сэлжүүлэгч өөрөө ч бас тэрийг байгаа. Бруклин Нетсийг өссөний дараа Нетсийн сэлжүүлэгч цаас бол үнэхээр сайн баг болчихжээ гэж хэлсэн. Гэхдээ Монти Уильямс сэлжүүлэгч тэрийг хүмүүсийг манайх бол тийм болоход хаа байсан болоогүй байна. Гэхдээ бид нэр яг энэ зүг рүү хичээж байгаа. Бид хүрэх болно. Хүрхийн төлөө хичээх болно гэж хэлсэн. Тэгэхээр яг хамгаалалт бүх зүйлээс эхлэх гэдэг Монти Уильямс сэлжүүлэгч хэлж байгаа. Тийм учраас эдгээр залуучууд бүгд хамгаалахыг хичээж байгаа. Хэдийгээр одоо өчигдөр Lakers будагтай талбайд одоо илүүрхүүлсэн ч гэсэн. Тэгээд дээрэс нь бөмбөгний шилжилтүүд холно. Тэгээд дахиад мөн хамгаалалт. Ер нь одоо бид нэр бас оноо авалтууд бөмбөгний шилжилтийгээд 3 шилжилтүүд яриад байгаа боловч яг энэ эхлэлтэй хамгийн гол чухал зүйл нь хамгаалалтаас аль болох тоглолт маань эхэлж байгаа. Тэгэхээр хамгаалтаа сайн игээд дараагийн хамгаалтаа сайн хийсэн тохиолдолд довтлогоо амрах явах учраас хамгаалтаа төлхөө сайн хийх нь бол Монти Уильямс бол багийнхаа залуус дээр ер нь их сайн ажиллаж байгаа. Тэгээд өчигдрийн тоглолтын дараах байдлаар гарсан нэг статистик байгаа нь бас одоо өчигдрийн тоглолтыг үзсэн хүмүүс харсан баг. Кат хийж орж байгаа довтлогоогоор лигт 2-т явж байна яг өчигдрийн тоглолтын дараа. Тэгэхээр яг энэ одоо бөмбөггүй гүйлтүүд тэгээд дээрэс нь бөмбөгөө яг зөв зөвхөн дамжуулах нэгний мэдрэх энэ бас яг тэр дамжуултыг асуудал юун дээр тулгарч ийм гэхээр энэ тамирчид Aaron Baines, Kaminsky одоо Ricky Rubio бүгдээрээ ирээд энэ багт ирээд удаагүй байгаа. Сая л одоо ирээд одоо хэдхэн сарын хугацаа өнгөрч байна. Яг нэг баг болоод улирал эхлээд 10 тоглолт хийсэн байна. Тэгэхээр бүрэн төгс хэмжээнд хүрээгүй байгаа боловч энэ хэмжээнд тоглож байгаа. Тэгэхээр цаашдаа бол энэ улам илүү сайжрах нь ойлгомжтой баг. Тэгээд DeAndre Ayton-ийн хувьд ч гэсэн бас адилхан тэр чинь би одоо тэгж бодоогүй байсан. Тэгсэн чинь одоо нөгөө 20 тавьсны улмаас тоглолтуудад ерөөсөө очиж үзэж болдгүй юм байна шүү дээ. Тий. Ордонд очиж болохгүй шүү дээ баг. Тий, ордонд очиж болохгүй мэл би ч одоо тэрийг анх удаа ойлгож сонсч байна да. Тэгээ бэлтгэл дээрээ бол Ayton оролцож байгаа юм байна лээ. Тэгэхээр Ayton шууд ирээд багийн тоглолтод дуусаад тоглож боломжтой байгаа. Энэ нь бол бас том давуу тал баг. Тэгээ яг тоглолт эхлэхээс 2 цагийн өмнө багийнхнаас Ayton одоо холдсон байлээ. Тэр нь бол бас их сонирхолтой санагдчихлаа. За 12 сарын сүүлээр Ayton-ийн эрчим тэгэхээр Phoenix Suns багийн хамгаалалт илүү хүчрэгжин довтлогоо бас илүү нөлөөтэй болно гэсэн ийм зүйл харагдаж байна. Тэгээ түрүүн Phoenix Suns багийн довтлогоог ярьснаас надад нэг асуулт байна л да. Яг довтлоготой холбоотой. Monty Williams дасгалжуулагч багийнхаа ажлыг авснаас хойш багийнхаа тоглогчдод суулгасан нэг философи байна. За ялангуяа довтлогоонд тэг 10.5 секундэд дамжиж реакц гаргана 0.5 систем гэсэн нэг ийм одоо reaction system гэсэн нэг ийм онцлогтой нэг юм байгаад шүү дээ. Энэ талаар үзэгчид тайлбарлаж өгөөч. Одоо түрүүний бас хэлжсэн 7 секундэд амжилт довтлох гэдэг нэг одоо хэсэг нь тэндээс явж байгаа. Тэгээд 0.5 секундэд шийдвэр гаргана гэдэг нь өөрөө бас хурдан шийдвэр гаргаж хурдан довтлож дараагийн боломжууд гарч ирэх. Ягаад гэвэл эсрэг багийн хамгаалалт жишээлбэл байрлаа авч амжаагүй байхт гэдэг ч юм уу. Тэгэхээр яг 0.5 секундэд амжиж шийдвэр гаргана гэдэг нь өөрөө маш одоо хүнд юм процесс. Тэгэхээр энд бол шууд тамирчид бүгдээрээ дасч чадахгүй удаан хугацаанд бас үргэлжлэх байх гэж бодож байна. Гэхдээ мэдээж хамгийн их мөнгө авч байгаа хүн бол Ricky Rubio байгаа. Тэгээ ер нь альва одоо спортод шийдвэр гаргана гэдэг ялангуяа багийн спортод бөмбөгтэй спорт шийдвэр гаргалтал бусад одоо тамирчдаас тухайн тамирчин эсвэл тухайн багийг бусад багаас ялгадаг гол зүйл байдаг. Шийдвэр гаргалт ерөнхийдөө ямар ч багийг супер болгодог, ямар ч тамирчин супер болгодог. Тэгэхээр энэ одоо процесс маань илүү бас цаашдаа сайжрах байх гэж бодож байна. Яг энэ шийдвэр гаргалтын дээр хурдан шийдвэр гаргах нь өөрөөр хэлбэл удаан шийдвэр гаргахад алдагдсан боломжийг өртөг гэж нэг тухай ойлголт байдаг. Тэгэхээр яг тэр алдагдсан боломжийг өртөхийг үгүй хийгээд аль болох шууд одоо шийдвэрээ гаргаснаар илүү довтлогоо хурдан болгож айлын хамгаалтыг хурдан одоо байрлал эзлэх байх. Эсвэл тохиолдолд нь илүү тэр боломжуудыг олгож байгаа. Тэр дахиад нэг өртөг асуудал дахиад сайжрах зүйл байгаа. За баярлалаа оё одоо нэвтрүүлэх програм холбогдсон. Тэгээд сүүлчийн нэг асуулт байна надад. Aaron Baines энэ үлрэлд одоогоор нэг тоглолтод 7 хоолын шилдийн орлого хийж байгаа. Энийгээ 46% таа шийдэж байгаа. Тэгээд энэ жил Aaron Baines ямар өөрчлөлт болчих Phoenix Suns баг Monty Williams дасгалжуулагч яагаад манерд ийм их боломжийг өгж байна? Monty Williams дасгалжуулагч багийнхаа бүх тамирчдын
байж болох илүү давуу талууд, ур чадруудыг үндэслэж улмаар яг одоо тухайн тамирчид үүргэрэлнэ гэж байна. Aaron Baines өмнөх багууд байснаас илүүтэйгээр яг энэ багт Monty Williams салжуулагчийн удирдлагаар өөрийнхөө байж чадах бүх потенциалыг харуулах боломжтой. Гүнийгээ чинь өдрийн эхлэлд бол харуулж байна. Тэгэхээр дахиад Monty Williams салжуулагчийн Aaron Baines-ээс олж харсан тэр зүйлийг Aaron Baines талбай дээр яг зөв хэмжээнд хэрэгжүүлж чадж байгаагийн хүчинд Aaron Baines багийнхаа тоглолтод нөлөөлж байна. Өөрөө ч үнэхээр сайн тоглолтыг үзүүлж байна. Тоглолтын эхлэлд Aaron Baines-ийн шидэлтүүд орсноор одоо эсрэг багийн бодогт талбай хамгаалтыг задлах боломж олгож байна. Довтлооны албаг эсрэг багтаа өгж байгаа гол томл Aaron Baines байгаа. Тэгээд үнэхээр ийм тамирчтай бас гоё байна Aaron Baines. За ингээд нэвтрүүлэгт маань зочноор оролцсонд баярлалаа. Одоо Phoenix Suns багийн талаар сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа. Дараагийн дугаард Phoenix Suns баг сайн тоглох тусам чиний нэвтрүүлэг бараг зочлох боломжууд байгаа шүү гэдгийг бас энд хэлмээр байна. За тэгвэл би ч ер нь бараг 7 хоног болгоно л орох юм байна да гэж ярьсан. За ингээд багт нь амжилт хүсье. За мөн өөрт нь ажлын амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. Баярлалаа. За ингээд надтай холбогдож Phoenix Suns багийнхаа талаар сонирхолтой яриа өрнүүлсэн оюу одтой баярлалаа. Нэвтрүүлгийн маань эхний хэсэг энэ хүрээд өндөрлж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Jersey Zone-ийн хамт олон маань энэ 7 хоногийн дугаарын азтай үзэгчийн бэлгэнд үзэгч та бүхэнд Boston Celtics багийн довтлогч Gordon Hayward-ийн үрдэг цүнхийг өгж байгааг энэ дашранд бас дурдмаар байна. За мөн нэвтрүүлгийн хамтран ажиллагч бусад компаниудаа баярлалаа гэж хэлээ. Ингээд туудахгүй нэвтрүүлгийн 2 дугаар хэсгээр ирээд уулзъя. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Заяа Бэлгээ. Эргээд 5 дугаар төмрөгийн шоу нэвтрүүлгийн удирдлагын 5 дахь дугаар та бүхэнд хүрж байна. За энэ 7 хоногийн байдлаар Los Angeles Lakers болоод Boston Celtics багууд тус тусын бүсийг амжилтаараа тэргүүлж байгаа үзэгч та бүхэн мэдж байгаа. За энэ хоёр баг сүүлийн жилүүдэд аль нь ингэж өндөр амжилтаа бүсээ тэргүүлд тоглож исэн тохиолдол хамгийн сүүлд 2009 онд гарч исэн. Ийм түүхтэй тэгээд лигийн хамгийн олон жилийн ариун түүхтэй хамгийн олоудаа финалд хоорондоо таарсан, хамгийн олоудаа авраг авсан тоогоороо 1-2-т бичигдэг энэ хоёр баг ийм сайн амжилтаа явж байгаад нь бол сагсан бөмбөгийн үзэгчийн хувьд бол үнэхээр баяртай байна. За хоёр багийг онцолж хэлэх юм бол Los Angeles Lakers баг одоогийн байдлаар лигийн номер 1 хамгаалттай баг байна. Тэр дундаа Anthony Davis хаалтаар тэргүүлж байгаа бол Dwight Howard хаалтаар 2-т бичиж байгаа. За мөн LeBron James өмнөх жилүүдийг бодвол сүүлийн 3-4 жилийг бодвол хамгаалтанд илүү их идэвхтэй тоглож байгаа. За дээрээс нь Avery Bradley, JaVale McGee гэдэг энэ багт Alex Caruso гэдэг Lakers-ийн энэ удаагийн бүрэлдэхүүн дээр ингээд яриад авах юм бол хамгаалтанд идэвхтэй тоглож байгаа тоглогчид бол маш олон байна. За харин Boston Celtics багийн хувьд бол лигийн хамгийн шилдэг довтлоготой баг одоогийн байдлаар хэдий Gordon Hayward-ыг бэрхтэлд алдчихсан ч гэсэн тэдний хувьд бол довтлогоо маш сайн явж байгаа. За тэр бүхэл Boston Celtics багийн домог тоглогчдын нэг Paul Pierce, Kemba Walker-ийн талаар тэр бол Kyrie Irving-гээс илүү лидер юм а гэж хүртэл энэ 7 хоногт хэллээ. Ингээд ямар ч байсан лигийн хамгийн олон жилийн түүхтэй хоёр баг ийм сайн амжилтаа тоглож байгааг харах сайхан байна. Тэгээ миний хувьд би бол улирлын эхэнд аль багийг ийм өндөр амжилтад тоглоно гэж хараахан төсөөлсөнгөө. За тэр дундаа Boston Celtics-ийг бол би дорн төсийн нэлээд дунд хэсэг тэр бүл доогуур энэ жил бол бүсийн аврагын төлөө финал гарах эрхийн төлөө тоглох нэлээд хэцүүхэн байна гэж улирлын эхний дугаар дээр хэлж байсан. Тэгвэл миний буруу байсан байна. Boston Celtics багийн фэнүүдээс хөлцөлөвч ямар ч байсан тэд эхний 11 тоглолтын дараах байдлаар бүсээ тэргүүлж байгаа баг хэвээрээ инхүү хүснэгтийг тэргүүлж байгаа нь бол маш гоё амжилт болж байна гэж хэлмээр байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Le Noble Wine. За дараагийн ярилцах сэдв маань load management буюу тоглогчдыг амраах болсон талаар энэ асуудал байгаа. За тэгэхээр энэ дээр зүгээр би бас нэг хуучны түүх рүү бас буцаад ормоор байна л да. 1980, 90. За тэгээд 2000 оны их үед бол лигийн тоглогчид ингэж амардаг ийм юм бол байсангүй. За одоо бүр лиг маань өөрөө хүртэл баг тамирчид ингэж амарж байгаа баг тоглогчдоо ямар нэгэн юм одоо худлаа шалтгаанаар ийм зовиртой байгаа, тийм зовиртой, ийм хөнгөн гэмтэл авсан гэсэн ийм шалтгааныг лигд мэдэгдээд өөрсдөө одоо гол тоглогчтой амрааж байгаа. Энэ асуудал дээр лиг бол нэлээд хатуу байр суурийг байрлуулж байгаа. За ялангуяа үндэсний телевизээр Америк нэгдсэн улсад орон даяар гарч байгаа тоглолтууд дээр гол тоглогчтой амраах юм бол энэ дээр бас лигээс торгуул ногдуулна гэсэн ийм шин дүрм журам яваад эхэлсэн байгаа. Тэгээд тэр үзэгч та бүхэн мартаагаа бол одоогоос нэг 3-4 жилийн өмнө San Antonio Spurs багийн их гурвал эд одоо аврагын төлөө тэмцэж байсан тэр жилүүдэд Miami Heat багтаа тоглох нэгэн тоглолтын өмнө Greg Popovich дасгалж өгч Manu Ginobili, Tony Parker, Tim Duncan гурвыг гурвангийн San Antonio руу нисгээд үлдсэн багийнхаа бүрэлдэхүүнээр Miami-д тоглоод за энэ тоглолтын араас маш их асуудал дагуулж ирсэн. За баг $100,000 торгуулад
тэр тоглолтыг үзэх гэж өмнөх жилийн финалд таарсан 2 баг байсан шүү дээ. Тэгээд энэ тоглолтыг үзэх гээд тасбар үнэтэй аваад ирсэн үзэгч зүтгэл дундуур үлдээ тэр дундаа Майами хотод амьдардаг нэгэн хуульч өөр одоо хүүгээ дагуулад энэ тоглолтыг үзэх гээд нэлээд өндөр үнэтэй билет авсан байсан. Нөгөө одуудыг үзэж чадаагүйгээд Сан Антонио Спорс багийг шүүхэд өгөөд одоо манайхаар бол баг шудраг бус өрсөлдөөний ийм одоо нөхцөл байдал үүслээ гэсэн байдлаар тий одоо би мөнгөөрөө хохирлоо цагаараа хохирлоо гэсэн байдалтайгаар шүүхт өгжсэн хүртэл ийм хэрэгүүд гарч ирсэн. Тэгээд тэрнээс хойш одоо бол ер нь ингээ ганц Сан Антонио Спорс баг биш лигийн бүх багууд ийм тоглогчтой амраадаг. Энэ бол уламжил тогтох нь байна. За хамгийн сүүлийн жишээ бол өнгөрсөн 7 хоногт Cavaliers-ыг үндэсний телевизээр гарах тоглолт. За тэр дундаа Milwaukee Bucks багтай хийсэн тоглолтод амраасан энэ нэлээд асуудал дагуулсан. Тэгээ энэ дээр ер нь юу болоод лиг маань ийм зүйлс хийдэг болчихов. Яагаад ер нь ийм байдал бид нар хүрчвэ гэдэг маань хамгийн гол сэдэв болоод байна л да. Тэгээ энэ дээр зүгээр за зүгээр би яг Саксон бөмбөгт юу нөлөөлөд байна гэхлээр AAU лиг гэж бэ. Энэ бол Amateur Athletics Union гэдэг ийм одоо спортын нэг бараг холбоо гэх юм уу да манайхаар одоо манай чинь баахан сагсны холбоонууд байгаад идэх шиг. Тэгээ эдгээр холбоонууд маань ямар тэмцээнүүд явуулдаггүй гэхлээр ахлах сургуулийн одоо авьяаслаг хүүхдүүдийн дунд хичээлийн одоо бид нар чинь ингээд сургуулаа төлөөлөөд тэмцээнд ордог шүү дээ. Одоо манай Монголын жишээгээр ярил сургуулаа төлөөлөөд дүүргийн авраг, хотын авраг, улсын авраг гэж тоглодог. Тэр тэмцээнүүдээс нь тусад нь AAU-гийн энэ лигүүд зохион байгуулагддаг болсон. Тэгээд энэ лигийн арын спонсорууд нь спортын хувьц хэрэгслийн хамгийн том компаниуд Nike, Adidas, Under Armour, Reebok шүү юу гэдгийг энэ компаниуд энэ том лигүүдийг ивент итгэж явуулдаг. Тэгээд энэ багуудыг спонсорлдог. Тэгэхээр сургуулийнхаа баг тоглохоос гадна AAU лиг тоглож байгаа эдгээр хүүхдүүд маань хамгийн гол нь маш урт улиралтай жилийн 8 сард нь үргэлжийн тэмцээн уралдаантай байдаг болчиход байна. Тэгээд эдгээр чинь яг энэ мэрэгжлийн тамирчид чиг ойрхон мужуудаараа аялаад нисч очиж тоглоно, автобусаар явна, ээж аав нь зөөн гэд машин тэргээр зөөн гэд энэ их ачаалттай ингэж тоглож байгаа хүүхдүүд маань дээшээ орж ирээд NCAA-д нэг жил тоглоод тэгээд NBA-д орж ирээд энэ биеийн ачааллуудыг даахгүй байгаа байхгүй. Тэгээд энэ талаар LeBron James бол нэг саяхан ярьсан хөвгтөө хэлсэн мэлээ. AAU лигийг ямар нэгэн байдлаар хязгаарлахгүй бол LeBron өөрөө тэрүүгээр дамжаад гараад ирсэн. Энэ бол ингээд тамирчдын ирээдүг алж гинэ гэсэн зүйлийг хэлсэн байгаа. За тэгээд 12-оос 15 тоглолтыг юу яаж байгаа шүү дээ. Энэ хүүхдүүд маань нэг амралтын өдрүүдээр хагасаа бүтэн 5 хагасаа бүтсэний ингээд ерөөсө 3 өдөр энэ хүүхдүүд өдөрт 4 тоглолт. Зарим нь өдөрт 3 тоглолт. Тэгэл одоо яг сайн мэдгүй үзэгчд маань LeBron James-ийн хүү Bronny за Dwayne Wade Zaire Wade энэ хоёр тоглож байгаа тэр сургуулийнхаа баг тоглохоос гадна энэ хоёр тэр AAU-гийн баг тоглож байгаа тэр тоглолтууд нь сургуулийн тоглолтуудаас тусдаа яваад байгаа байхгүй. Тэгэхээр энэ бүгдийн ард нь тэр спортын хувьц хэрэгслийн том компаниуд ерөөсөө бизнес явж идэг. За Adidas нэг багийг ивент итгэжэл тэр багийн хүүхдүүд бүгд Adidas өмснө. За ингээд 10 жилээс ахлах сургуулийнхаа багаас тэр хүүхэд спортын хэвлэл мэдээллийнхний цаашлаад NCAA ингээд мэрэгжлийн багуудын анхааралд өртөжөөл Adidas-ийн хувцас өмссөн байна. Тэнд Adidas-ийн сурчлагаа явж байна. Nike өмссөн бол тэнд сурчлагаа нь явж байна гэд энэ бүх юм яваад байгаа учраас AAU лигийг ямар нэгэн байдлаар хязгаарлах ёстой гэдэг. Тэгээд хамгийн гол нь AAU лиг дээр бас нэг асуудал байгаа нь юу гэхээр энэ багуудыг удирдах байгаа, энэ багуудыг дасгалжуулж байгаа тэр дасгалжуулагч нар тухайн ивент итгэгч хувьц хэрэгслийн спортын хувьц хэрэгслийн компаниудаас цалин авдаг, хангамж авдаг энэ дасгалжуулагчдад хамгийн их асуудал байгаа гэсэн ийм имийг бол тамирчид за тэр дундаа лигийн одоо хамгийн нөлөөтэй тоглогчдын нэг LeBron James хэлсэн байгаа. Тэгэхээр энэ асуудлыг шийдэхгүйгээр цаашлаад NBA-ийн тоглолтуудын ачааллын асуудал бүр ийм доороос эхэлтэй юм шүү гэдгийг сөхөж гаргаж ирж байгаа нь бол гол утга учир болоод байгаа. За тэгээд энэ дээр бас өөр бас ямар юунууд гарч ирж байгаа нэхэр лигийнхаа удирдлыг тэгвэл бид нар богинохон болгоё л даа гэсэн бас нэг ийм зүгээр одоо санаа гарч ирж байгаа тийм. Энийг бол бас спортын сэтгүүлчдэд дэвшүүлээд байгаа. NBA-ийн удирдлыг 72 тоглолтоо болгоё. Удирдлаа 10 сарын эхэнд эхлүүлээд pre-season буюу удирдлагын өмнө урьдчилсан тоглолтуудыг болоод тэнд нэг 2 тоглолт хийдэг болъё. 6 7 тоглолт 8 тоглолт биш. 2-оос 3 тоглолт хийгээд удирдлаа 10 сарын эхэнд эхлүүлээд удирдлаа 4 сарын эхэнд дуусгаад плей-оффо 4 сардаа эхлүүлээд 5 сарын хагас гэхэд плей-офф дуусаад финал нь 5 сарын дундуур эхлээд 6 сарын 1-нд финал дуусчдаг ийм болгоё гэсэн хүртэл ярианд явж байгаа. Гэхдээ лигийн тоглолтын тоог багасгах гэдэг бол боломжгүй. Яагаад гэхээр энэ цаана маш их бизнесийн мөнгөний асуудал орлогын асуудал яригдж байгаа. Дээрээс нь хэвлэл мэдээллийн тоглолтуудыг шууд дамжуулж байгаа телевизүүдийн төлсөн мөнгөний асуудал яригдж байгаа учраас ойрын жилүүдэд
Энэ бол биелэлээ олоход тун хэцүү асуудал болно. Тэгэхээр үзэгч та бид load management гэдэг энэ зүйлтэй ер нь дараагийн жилүүдэд эвлэрээд энэ хизээ язаны байх ёстой зүйл юм шиг ийм зүйл тун утахгүй болох нэ гэдгийг л энэ донцолмоор байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Jersey Zone. За эргээд тавтамаар л төмөргийн шоу нэвтрүүлгийн удирдлагын 5 дахь дугаар та бүхэнд хүрж байна. За миний дараагийн ярих сэдв маань лигийн хамгийн алдартай багуудын нэг New York Knicks багтай холбоотой. За үзэгч та бүхэн New York Knicks багийг хэрвээ дэмждэг бол тоглолтуудаа үзэж байгаа бол Knicks ямар амжилттай явж байгааг надаар хэлүүлдэг мэдж байгаа. Тэр тэд удирдлагын эхний 10 тоглолтын дараах байдлаар 2-8 гэсэн амжилттай. За тэгээд өнгөрсөн даваа гарагийн өглөө гэртээ бас нэгэн тоглолтод одоо 7 хоногийн зөрүүтэй хожигдсны дараа багийн ерөнхийлөгч болоод ерөнхий менежер хоёр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. За одоо бичлэгийн хэсгээс та бид хамтдаа харж байна. Тэгээд багийн ерөнхийлөгч Steve Mills ингээд өөрийн туслахын хамтаар мэдээлэл хийгээ зогсож байгаа. За Scott Perry хоёулаа ингээд зогсож байгаа ийм зүйлийг бол өмнө би NBA-ийн тоглолтод үнэхээр харж ирсэнгүй. Дасгалжуулах тоглогчид ярилцлага өгдөг болохоос ингээд багийн удирдлагууд нь хэвлэлийнхэнд тайлбар тавиад бид нар ингэж ихлэлээ таарахын байна ингэж гэдэг бол энэ багийн бүр ямар шалдаа буусныг голж ишээ. За тэгээд New York Knicks багийн асуудал дээр бол одоогоор юу яригдж байгаа нэхэр David Fizdale дасгалжуулагчийг солих нь бол тодорхой болсон юм байна. Багийн ерөнхийлөгч болоод ерөнхий менежер хоёр ингэж мэдээлэл хийж гарч ирсэн нь David Fizdale-ийн Нью-Йоркд баг хугацаа бол ер нь хязгаартай болсон. Бид нар дараагийн орлох үнийн ажилтны хайгаад эхэлсэн гэдгийг одоо мэдгдсэн ийм үйл явдал боллоо гэж хэвлүүд онцлоод байна л да. Тэгээд би бол багийн удирдлагууд энэ дээр хамгийн гол асуудал байх ёстой гэж бодож байна. За өнгөрсөн удирдалд 82 тоглолтод David Fizdale дасгалжуулагч бол ердөө 17 хожил авсан. За David Fizdale дасгалжуулагчийг буруутгах нэг зүйл нь юу байх юм бэ гэхээр өнгөрсөн зууны чөлөөт агентээс Kyrie Irving, Kevin Durant дээрээс нь Porzingis-ийг явуулсан 8-аас олигтой юм авч чадаагүй гэд топ чөлөөт агентууд дээр сайн ажиллаж чадаагүй. За энэ нас дасгалжуулагчийн ажилтай холбоотой байсан гэсэн ийм шүүмжлэл бол явж байна. За яг хөө энэ дээр бол би окей байж болох зүйл. Гэхдээ ер нь New York Knicks баг хамгийн сүүлд 1999 онд NBA-ийн финал чадгарсан. За тэрнээс хойш нэг 2 удаад плей-оффт гарсан санагдаж байна. Энэ амжилтуудын бүгднгийнх нь уналтын шалтгаан нэгдүгээр багийн эзэн James Dolan-тай холбоотой. За сүүлийн 10 жилийн амжилт бол ер нь Steve Mills гэдэг хүнтэй бол өөртөө салшгүй холбоотой. Тэгэхээр би бол хэрвээ New York Knicks баг түүхээ өөрчилж энэ одоогийн бүр шалдаа унтсан байгаа энэ амжилтаа өөрчлөхийг хүсэх юм бол доороосоо биш дээрээсээ өөрчлөлтүүдийг хийж эхлэх ёстой. New Yorkд Phil Jackson очоод юмыг хийж чадсангүй. James Dolan гэж энэ эрхэм энэ багийг зарах ёстой. Арай өөр сагсан бөмбөг спортод сэтгэлтэй энэ багийг авах ёстой. Зөвхөн бизнес мөнгөөр энэ одоо багийг спортыг хардаг ийм хүн бол хизээч Нью-Йоркод амжилт авчрахгүй мэн. Тийм учраас энэ хүн эрхэм багаа зарж сагсан бөмбөгийн төлөө спортын төлөө хөрөнгө оруулах ийм сэтгэлтэй хүн авч зөв хүмүүсээ авчирж New York Knicks баг иргэн амжилтаа болох ийм л боломжтой байна. Өөр бол үнэхээр боломж алгаа гэж би бол ингэж харж байна. Тэгээд David Fizdale дасгалжуулагч одоогийн байдлаар 4 жилийн 22 сая долларын ийм гэрээтэй. За тэгээд энэ гэрээ нь бол ингээд өөрт нь бол мөнгөний төлөө цааш нь явна гэсэн үг. Гэрээний мөнгийг бол төлөхгүй байх боломжгүй. За тэгээд араас нь ямар дасгалжуулагчид авчрах вэ гэдэг ийм асуудал гарч ирж байгаа. Тэгээд одоогийн байдлаар яг өнөөдөр хэвлэлээр гарч байгаа мэдээгээр бол нэг 5 дасгалжуулагчийн нэр явж байна л та. Тэгээд Jay Wright дасгалжуулагч байгаа. Сая дэлхийн аврал дээр нэгдсэн улсын шоугийн туслахаар ажилласан үзэгч та бүхэн мэдж байгаа. Villanova-гийн их сургуулийн ерөнхий дасгалжуулагч. За өмнө Нью-Йоркд бас ажиллаж исэн Mike Woodson дасгалжуулагч яригдж байгаа юм байна. За мөн нэгэн цагт LeBron James Cleveland Cavaliers багийг удирж исэн David Blatt дасгалжуулагч яригдж байна. Европт ажиллаа өгчихсөн байгаа. За тэгээд араас нь нэг сонирхолтой нэр байгаа нь San Antonio Spurs багийн туслах дасгалжуулагч, лигийн анхны эмэгтэй дасгалжуулагчдын нэг Becky Hammon нэр яригдж байгаа гэсэн ийм нэг 5 нэр явж байна. Тэгээд эндээс юу болох нь ямар ч байсан New York Knicks багаа одоо өөрчлөлт хийх нь байна. Тэгээд би бол David Fizdale дасгалжуулагч дахиад лигд бол нэг ажил олно. За тэр нь ихтэй яг өөрийнх нь хүссэн тэр тоглогчт нь байгаад амжилт гарах хэмжээний тийм баг байгаасаа гэж хүсэж байна. Өмнө Memphis Grizzlies баг дээр ямар гоё ажиллаж байгаад ажилласаа халагдсан мөлий. Тэгээд New York-ийн ажил бол үнэхээр том ажил. Тэгвэл үнэхээр нөхцөл байдлын хувьд бол David Fizdale дасгалжуулагч гоё байж чадсангүй. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Заяа Билгээ. За ингээд нэвтрүүлгийн сүүлийн сэдвээр би Golden State Warriors багийн уналт ер нь цаашдаа яах юм бэ гэд за мөн Warriors багийн сүүлийн 5 жилийн супер амжилтад нөлөөтэй байсан Андре Iguodalaгийн талаар ярихыг хүслээ. Тэгээд Warriors-ийн хувьд бол ингээд удирдлагын амжилт бол хамгийн муу амжилттай багаар өнөөдрийн байдлаар явж байна. За Stephen Curry гимтлээсээ энэ удирдалдаа эргэж ирнэ гэдгээ энэ 7 хоногт бас мэдгдсэн. Тэгээд ер нь бол Стефиг авчрах шаардлага бол мэдээж байхгүй. Гэхдээ өөрөө эдгээд эргэж тоглохыг хүсэх юм бол баг бол тэрийг мэдээж хязгаарлаж чадахгүй. Тэгээд зүгээр миний бодлоор Warriors яах ёстой юм бол гэж бодглохлоор
За Стеф магадгүй 100 сарын баярын дараа эргэж ирлээ. Бүх одын тоглолтын өмнө эргэж ирлээ. Буцааж нэг минутын хязгаарлалтаа баг тоглолтод дасгаж тоглуулж агаад бэлтгэл маягаар ер нь энэ үйлрэл баг өнгөрөх нь. Тэрнээс Стеф нэг учиргүй үйлрэлийн тоглолтуудад олон минут тоглох шаардлага үнэндээ алга. Сүүлийн 5 жилд Клей Томпсон, Дреймонд Грин, Стефен Curry гэсэн 5 тоглогч хамгийн олон минутыг тоглосон. Тийм учраас энэ 3 тоглогчийн бие физиологид бол тэртээ дөрвөн амралт хэрэгтэй. Энэ амралтын нөгөөд D'Angelo Russell-ыг сайн тоглуулж илүү зах зээл дээр үнэлгээтэй болгоод магадгүй дараа нь солилцоо 8-нд оруулъя гэж бодвол D'Angelo Russell бүх эрхийг өгж ингэж тоглуулаа бусад залуу тоглогчтой хөгжүүлэх ийм л нөхцөл байдал харагдаж байна. За тэгээд Steve Kerr дасгалжуулагчийн хувьд бол мэдээж 5 жил супер амжилттай байлаа. Энэ жил уналтын үйлрэл байгаа ч гэсэн залуучуудаа хөгжүүлнэ. Дараагийн нүүдлүүдээ аль хэдийн хийж эхлэх ийм нөхцөл байдалтай бол орцсон байна гэж би хувьдаа бол ингэж дүгнэж байна. За Андре Iguodala-гийн хувьд бол одоо бол Memphis Grizzlies баг дээр бүртгэлтэй байгаа. За яагаад одоо бол тоглохгүй байгаа вэ гэхээр Memphis Grizzlies баг солилцооны цонх нэгт хүртэл Андре Iguodala-г аль нэг баг руу одоо 8-алцахгүй байжгаад зүгээр алдмааргүй байгаа гэсэн ийм байдалтай байгаа юм байна. За солилцооны цонхыг гэхээр Андре Iguodala-г авахыг хүссэн багт өгөөд ядаж оронд нь нэг драфтын номер 1 ирэх авчих гэсэн ийм л одоо хүсэл тэдэнд байна гэж харагдаж байна л да. Тэгээд энэ дээр бол тэднийг бол буруутгаад авах юм өндөө алга. Яа тэгэхээр Memphis бол бас сэргэн босголт явж байгаа ийм баг байгаа шүү дээ. Тэгэхээр мэдээж өөрсдөө ашигтай зүйлийг хүсэх нь ойлгомжтой. За тэгээд нэг сонирхолтой зүйл явж байгаа. Энэ би бол мэдээж өрсөлдөөн. За талбай дээр өрсөлдөөнөөс гадна цаагаараа бизнесийн өрсөлдөөн мэдээж багуудын хооронд явж байгаа. Тэгээд Андре Iguodala-г өрөнд бүсийн багт авчрахгүй байх одоо тийм зүйлийг өрөнд бүсийн хэд хэдэн багийн удирдлагууд хийж байгаа гэсэн нэг ийм мэдээлэл байна. За бизнесээ хамгаалж ийн гэсэн үг шүү дээ. Яг гэвэл өрөнд бүст ирчих юм бол тэр дундаа Lakers ирчих юм бол Lakers-ийн авраг авах боломж тэр хэмжээгээр нэмэгдээд явчих учраас өрөнд бүсийн нэлээд хэдэн багийн удирдлагууд энээс сэргийлж Андре Iguodala-г аль болох дорн бүсийн баг руу явуулах тийм лоббиг хийгээд эхэлсэн байна гэсэн ийм мэдээлэл байгаа. Тэгэд өрөнд бүст яг одоогийн байдлаар Dallas Mavericks баг нэг санал тавьсан байгаа. Dallas-ийн хувьд бол авчиршин бол мэдээж багт нь хэрэгтэй. Гэхдээ ийг өөрөө Dallas-т очихыг хүсэхгүй үгүй юу гэдэг бас нэг асуудал байна. За дараагийн бас нэг авчирхаар өөрсдөө авахар Lakers руу өгөхгүйгээр өөрсдөө авахар хамгийн идэвхтэй хөөцөлж байгаа багуудын нэг нь Portland гэсэн ийм нэг яриа явж байна. Гэхдээ Portland өөрсдөө одоогийн байдлаар удирдлыг бас таарах ихэлсэн Iguodala-г тэднийг сонгохгүй байх нэг шалтгаан бас болох магадлалтай. За тэгээд дараагийн нэг баг нь мэдээж Lakers-ийн мөнхийн өрсөлдөгч нэг хотын ривал болсон Los Angeles Clippers баг ямар нэгэн байдлаар Lakers-д Iguodala-г өгөхгүй өөрсдөө авч чаддгүй мэхэд Lakers-д өгөхгүй байхаар маш том лобби хийж байгаа гэсэн нэг ийм ярианд явж байна. Тэгээд хамгийн авах боломжтой баг нь бол мэдээж Lakers гэж яригдж байгаа. LeBron James, Anthony Davis хоёртой ингэж гоё амжилттай тоглож байгаа Lakers Iguodala ирэх юм бол дахиад нэг бүгжтэй болох магадлал нэмэгдэн. Дээрэс нь өөрөө ч гэсэн амжилттай тоглохыг хүсэж байгаа. LeBron ирж тоглооч гэж ятгах чадах юм бол Lakers бол хамгийн боломжтой баг наа гэсэн ийм мэдээлэл харагдж байна. Тэгээд бид бол он гартал Iguodala-г аль нэг баг тоглохыг нь бол харахгүй юм байна. Тэгээд солилцооны цонх энэ жил 2 дугаар сарын 6-нд нэгдэх шиг санаж байна. Хэрвээ би буруу санаагүй бол тэгэхээр Андре Iguodala энэ хүртэл хувийн бэлтгэлээ хийж явсаар байгаад үзэгч та бид солилцооны цонх нэгдэх үед Андре Iguodala аль баг руу явах нь хамгийн ихний баг хийгдэх нүүдэл Андре Iguodala-гийн солилцоо байх болов гэж харж байна. Тэгээд альч баг нь авсан бай Lakers ч бай, Clippers ч бай энэ хоёр баг авраг болох магадлал маш өндөр болно. Тийм учраас Андре Iguodala өрөнд үсийн багд ирэх нь тэр өрөнд үсийн багуудад ашигтай. За харин дорн төс рүү явбал мэдгүй авах боломжтой баг нь аль нь байх нь одоогор тэр баг гэж хэлчих баг бол үндэ алга. Зүгээр өрөнд үсийн багууд за саяны нэрлсэн багуудаас бас Denver Nuggets баг бас нэлээд боломжийн яригдж байгаа. Тэгээд Memphis-ийн өсөж байгаа зүйл бол драфтын 1-р тойргийн ирэх. Ердөө өөр юм байхгүй. Драфтын 1-р тойргийн ирэхэд өгчих юм бол Андре Iguodala-г солиход асуудалгүй гэсэн ийм байгаа бол мэдэгдчихэд байгаа байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Jersey Zone. Нэвтрүүлгийн маань удирдлагын 5 дахь 7 хоногийн дугаар энэ үрээд өндөрлж байна. Энэхүү нэвтрүүлгийг бэлтгэн та бүхэнд хүрэхэд хамтран ажилладаг Jersey Zone Shop болон Lenoble Wine за мөн Zaya бэлгээ shop-ын хамт олон баярлалаа. Ингээд үзэгч та бүхэнтэйгээ би эх 7 хоногийн пүрэв гаригийн 21 цагаас эргүү уулзах болно. Тэр болтол түр баяртай.